За өнөөдөр би өөрийн төрсөн нутаг Өвөр Монголын Шилийн гол аймгийн Хөвөөчөр хошуундаа ирсэн. ЮНЕСКО 1995 онд жил болгоны 4 сарын 23-ыг дэлхийн номын болон цогцын эрхэн өдөр болгон зарласан. За энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг. Өнөөдөр манай Хөвөөчөр хошуунд дэлхийн ном унших өдөр зориулагдсан олон сайхан арга хэмжээ болж байна. Ирэх маргааш сар уулзгаа. Ном уншихуул Ухаан гатаршин намаар хурж болдог нүдээр харан бол оюуны гүйгүүлэгч жоолмон асууж мэрэгжин уйдах үйл хэргийг та бүхэн маань сайн байцгаана уу? сургаалтын төвийн хариу бүтүүлтийн тоглолт ийхүү нийцгэр сайхан эхлэж байна. Номын сангийн уламжлал сургаан ομуудын төв нь 2025 оны 4 сараас эхэлж баялаг уулга бүхий ширэс хичээлийг үн төлөвлөгөөр эрхлэн явагдуулж одоохон Батар нийт 300 гаруй хугацаа хичээл эрхэлж үйлчилгээний хүн хүрээ тоо 800 гаруй хүн удаа хүрч Ер нь одоо эл талын ийм цаг маш их баярлалаа. Хөвөөчөр хошууны номын сангийн уламжлал соёлын сургаалтын төвийн онц орсон багш нар бол На 90-ад оны үеийн сумны сургуулийн байдлыг үл буян дэлгэрэх болтугай. Номын гэрэлтийг та бүхнийг улам жихваадаг, улам үзэсгэлэнтэй болгох. Миний нэнгийн хүлээж авсан гол зам бол уран зохиолтой агуу их мөртөн адрамтай үйлсэж өсөж сэтгэлээ монгосон өдөр болсуудыг дутуу нэг тойруулжмаар явж илүү нэг өдөр өөрийн гэсэн авьяасааны бадруулж өөрийн ялган танихтан жаахан ч гэсэн тус болох өө гэсэн үднэс хүлээж авсан юм аа. Өшгөд шарах байлнаа. Довтолж хонсон үчээр хорийн чихэг уняар дунд Бүхийн буучин дээр шинхэн мөрхөөн татсан Өвөр Монголоор бид бахархаж явдгаа. зүгнээс хөрлөн оршаан төрсөн Баатрууд чиг дэгжин чихэн сурталсан амуулан жаргал ерөөдийн хөх тэнгэр тэнгэр цагаан эсгийдэр сүү амсуулахын ярдамд тод сайхан Өвөр Монголоор бид бахархаж явдаг. Тод сайхан Өвөр Монголоор бид Харин та мөнхлөгчжээ.
За анхаарч аваа. 5 өндөр идэн. За ингээ үргэлж 5 өндөр идэний хүн идээд байхаараа зүрх тэрэгч усан судлын системийн хүүхдийн гатмаралах байдлыг 120-оор нөм. За үз тануусын дандаа цахаа тоглоомоор аргай тоглоомод мөсийг мөсөөр харвах, мөсийг чулуугаар харвах, ур ухаан, мөрөгжил, тэгвэл уян ухаан, бай хэмжээний болох зүйтэй зүйлийн одоо харваа намнаа нэгдэн хэлж байна.